Архичдыг ариутгасан нь. Ардын цагдаа нар тэр үед архичдаа ширүүн тэмцэл хийж байж, архичдаас үүдэлтэй олон ноцтой хэрэгүүд гарч байсан үйл дээ. Хүрээний чанга хойно орших ихэмсэг цэнгэлт хайрхан уул руу хүрээний гангачуул, баячууд үе үе явж наргиж цэнгэдэг байж. Иймээс ч цэнгэлт уул гэрж нэрлсэн нь онсон ч үж магадгүй юм. Хэсэг бараан үлс цэнгэлт хайрхан уулын оройг янагхнаар тэрч цэцгийг тэтгэж навцыг угаах болов. Пагам хүүхэн сайвар хар морь өнөж цэнхэр дурдан дээлөмсөж булгаар богцонд 2 шил арх монопол, яотон, ааруул өрөмхөн хийж аваад баруун сэлбийн хөвгөнд очив. Баруун сэлб төдийл том биш. Гэхдээ усаар татрахгүй чимээ гүхэн урсаар өндөр хошооны баруун талаар шавар шавхай хог новш дундуур бүтчингүүсээр арайхийн дунд голдорж нийлж баясан утгайж. Болцсон хархуу готов борлог морьтой 9-р гудамжнаас давхан гарч ирв. Готов эхнэр хүүхэдтэй. Пагам хүүхэн одоо болтол эрд гараагүйч эрийн буянтай учир өдөр болгон шахам шалаг ирчүүдтэй цэнгэлт хайрхан эсвэл туулын бургас руу зугаацах дуртайж. Энэ тэнж түүний амьдрал байлаа. Үүндээ ч ухаангууд дуртай байсан юм. Пагам эрвэхэнүүдээрээ нэмсэглэн хүрээний дэгжин хархуу сайн уу гэж үг хайж ирчүүдийн зүрхийг янаг тавчаан гонгаалыг асааж орхидог хөөхнүүдээр ирмэв. Хүрээний хөөхөн хүүхний амрыг ирээ гэж хүрээний дэгжин залуу гэдэг үгэнд хөөрсөн готов хэлээд морио услав. Тэр хоёр дөрөө хашуулан явсаар цэнгэлт хайрхны уулын ам өгсөн явв. Цэнгэлтэй голын хөвөөнд гүү барьсан 2 айлын хажуугаар өнгөрчлээ. Гүү сааж байсан бүсгүй тэднийг хараад "Хөөе, энэ хүрээнийхэн дандаа ингэж зугаалж авах юм. Ямар ч сайхан юм бэ?" гэж бодов. Цайвар хар морьтой энэ хүүхэн өчигдөр бас л зугаалж байсан да. Яасан ч сайхан жаргалтай юм гэж унаг татаж байсан хархууд хэлж. Готов пагам хоёр цэнгэлтийн хүндийн зүүн талын модтой гүн жалга руу орж 2 морио чөдөрлөн модноос уяад жижиг ногоонд гівсгэрт ир зэрэгцэн сув. Готовч хүрэн булгаарн богцноосоо чансан мах, чихэр, боов 2 шил арх гаргаж тавив. "Хэтэр, хүрээний дэгжин хархуу гэсэндээ нүн чихтэй байна шүү" гэж пагам үг хаяв. Хүрээний хөөхөн хүүхэн дайлцаа айлахгүй бол гомдоод авчиж магадгүй гэж бодоод гэд готов нэмсгэлв. Хүрээний хөөхөн хүүхэн ч богцноосоо архитаарс идэж уух юмаа гаргаж тавив. Модон тагшинд мэлмэртэл арх хийж пагунд барив. Тэр хоёр аах ихийн зуур 2 шил арх султгаж хаяад бараг нүцгэлсэн ч юуны урд архинд хүлчөөрхөж ганц бодож санаж ирсэн үйлдэлээ хийхэж мартаж орхиж. Өдөлгүй пагам хүүхэн хизээний адарааш шазрын зангаараа өмхий үгэр муучиртал утаж готвын хар хорыг хүсв. Чам шиг хүрээний архичин хүүхэн ингэж ч даруулцахгүй шүү гэсэн готвын гашуун үг хүрээний хөөхөн хүүхний гижгийг нь хүргэж уурыг нь улам сагсаалгаад орхичж. Пагам жижигхэн гараараа готвын 5 гэзгнээс зуурн чарлсан. Чам шиг л шин цагаас хоцсоч бөөс үсэндээ баригдахгүй л дээ би. Хувьсгалын ёсонд хизээний орсон гэж дайраа зогссонгүй махны хажууд байсан эвэр ихтэй хурц хутгаар 5 гэзгийг нь угаар нь хэргэж хаяад хувьсгалж болоорой гэж тавлаад урт нь хайчгаж. Готов могоо үтсэн мэт үснээсээ айн дав хийж салгалж чичирсэн гараараа толгоогоо тэмтэрч үтснээ химжээсгүй хорсон хэлхээс харцаар дүрсхийн палисан хар гараараа хүрээний хөөхөн хүүхний нүрлүү байлгаад хаяв. Хөөхөн хүүхэн ч муухай орилж "Аллаа" гэж бархирч нүцгэн шахан босож харав. Тэр хоёр эвлэршгүй өстөнд дайсан мэт бие биелүүгээ дайрч архичин явдалтай хүүхэндээ хурж уралцаж гарав. Готовч бархирсан согтөө хүүхэн дарж байгаад угт нь сувдан даруулахдаа урт усыг нь угаар нь хэргэж хаяад өшөөгөө авч тавлан хөхөрч байв. Хүрээний хөөхөн хүүхэн сүүлээ тариулсан оодон даах шиг болж байдгаараа цамнаж гарав. Готов бушуухан юм хумаа хамж аваад мортоод хүрээ рүү давхиж одов. Пагам хичнээн согтууж өшөөгөө авахаар арайхан мордож араас нь хөөжээ. Зайхан л дүүрээ хашуулан инээж өнгөрсөн хоёр удалгүй хараал зүхэл болж хөөцөлдөж одохыг харсан сайлчин бүсгүй адуучин хархуу хоёр учрыг үл ойлгосон ч ямар нэг зогсохгүй явдал ургуулжтэй гэж тааварлан хүлдөөний хоёр гинэн цайлган зангаар хөхрөлтөд тоцорч. Хүрээнийхэн ч галзуу юм шиг дахин өнгөрөх готвыг харж дэмийл гайхсаар ангаа хоцорч байв. Готов 5 гэзгээ хэргуулсандаа жигтэйхэн сэжиглэж гэртээ дахин ирж хашаан дотроо хар улган болтлоо хөлөрж амьсгаадсан морио сул хаяад гэртээ харин орж ирээд гүнгүрвата бурхан багшийнхаа хөргөний өмнө сүхрэн сууж алга авсар нүдэн майн уншиж эхлэв.
Эхнэр нь нөхрийнхөө өсгүй мухар толгой хараад нэг их гайхсангүй. Хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүн болж дээл гэж бодов. Queen одоо яаж тийшээ очив доо гэж симхнэр бодоо сууж байж. Бурхандаа залбирч бяцхан ууж ирсэн готов нүрээ үрчилгэн ярваач. Муу шуламчин ёстой өөдгөр шулам юм да. Хээ тэрийг хин тийм агсан гэж бодох вэ дээ. Гизгийг минь хэргаад гэж зовхтой худлаа залаад мухар толгоогоо тэмтрэв. Энийг сонссон эхнэр нь дүрсхийн галын шилэврээ чулуудаж нэр чи дандаа энэ тэрэндээ завхаарч архитаж явдаг гэж хашааран босож харайж гэрийн хардаг болсон 70 нөхөстэй дээлээ тайлж эхлэв. Готов ихнэрээ дээлээ солиод эхлэхээр яадгийг амдахгүй тул хоймроороо мөлхөж очоод хушууд цорвоолгон царайгаа үрчилгэж залуучуудын эвлэлийг л ингэж дамжиглж авахгүй юу? Орос архиар шахаад гэд үгээ гүцэлгүй төгдрөв. Гэтэл ихнэр нь би чамд олон жил дарлуулсан. Би одоо саллаа чамаас гэж хэлээд ихнэр нь бүсээ шүрч ав. Хаалаг тар хийж пагам галзуурсан мэт харин орж ирэхэд авгаа нөхөр хоёр гайхтаа би билүүгээд имэл харав. Пагам орж ирээд халуун галтаа тулгыг нөшгөлөж гал унсыг нь хөглөрүүлээд тэрүүгээр нэгэн болгож хаяв. Халуун тулгаа готов шүүрэн авч уулга алдан. Мө бандгар шулам гэж хашгирав. Эхнэрийнх нь шинхэн дээлэн дээр аргалын цог унаж халуун утаа чанд руу гэрээр нэг болоотгов. Би чамтаа суухгүй за намайг чи хичнээн хон хуурах гэсэн юм гэж пагам худлууг цохон хашгиран давчлахад готов генетикэн энэ явдалд балмагдам дэмий ангалзаж арчаагүй ярваа эхнэр нөгөө харав. Би чамтаа суухгүй гэдэг үг готов эхнэрийн чих рүү бал бурамшиг цутгаж уур шарыг нь оволцуулж орхив. Тэр нөхрөө буулгаж авах гэж саллаа гэж худлаа айлгадагч салж чаддгүй байж л дээ. Гэтэл ийм зүрх зүсэн мөгийг сонсоод дотор нь пал хийж энэ намайг хайж энэ хүүхэндээ нөхцөж байчүү дээ гэж ботхоос ямаан уур омгон шалчиж орхиод нөхрөө өмөрч паган руу давшилж гарав. Янтгар шулам зайлчи айлын гал голомд өшгөлдөг ямар бузар юм бэ гэж давшилж ганцхан өсрөн өснөөс нь зурж нүрийг нь майжж авив. Готов тэр хоёрыг салгах гэж гурвалжин ноцолдоо болж хувирав. Халуун цогонд ширдэг, гуцсан шатаж, гашин утаа багаж, эрх биш авгаа нөхөр хоёр эд хогшлог галаас аврах гэж хувинтаа ус цутгах зур пагам хоймрын арслантай авдар дээрх бурхан тахилыг нурааж, тахилын 8 зүгцийг нь гал руу чулуудсан шар тоосонд галд урлаж эхлэв. Эргүүлийн цагтаа жамц дуудлага аван арайхийн гүйн ирж агсан тавьж танхаарад байгаа пагам хүүхэндээ ноололдож, арайхийн барьж бүсэндээ хавчуулж авсан хоёр алд эр хар сураар дангинтал хүлээ тавьж. Жамцч нүрээ уруулж шар хантаа за хүү татуулсан байв. Хөрш, айл, хамар хашааныханч хэрэг дурлан шавж согтөг хүүхнийг бүгдээрээ илэглэн шоолж ав. Ус гизгэн сэгсэж, зогсоо чөлөөг хараал урсгах согтөг хүүхнийг морин дээр нь суулгаж, жамц араар нь мордон дүүр явах нь нэлээд нэт таарагдаж. Хүрээнийх нь лам хараггүй хөгшин залуугүй харан толгоос ихсэрч байлаа. Пагмыг ус цацаж хэсэг байлгаж, архин гарсны дараа жамц байцааж, хэргийг нь хүлээлгэж, хургууны хээгэн даруулж шүүхэж хэлж байсан байна. Пагам готов хоёрын хэргийг шүүж шийтгэх зохиолыг нь оногдуулсан юм. Пагми 30 хоног гянданд хорж зовох зүтгэх үйлдвэрт зүтгүүлэн хашрааж ял дуусхан очмогч хохирлын 54 янчааныг түүний гэр хөрөнгөнөөс гаргуулахаар шүүх явдлын яамнаас нийслэл хотын захиргаанд эргүүлсэн 5040-р тоод бичигт онцлон дурсан байна. Мөн готвыг зовох зүтгэх үйлдвэрт 10 хоног зүтгүүлэн цээрлүүлж 10 янчааныг гэр хөрөнгөнөөс нь гаргуулахаар заасныг мөн тогтоолосоор гүйцэтгэж. Андаг хийдийн цогчин дугуйнд согтуухан агсан тавьж хурал тасалдууллаа гэсэн дуудлагаар цагтаа данзан багдархийн мориор давхиж очиж. Нэгэн халам цойрээ нүцгэн цээжээ дийлтэн би борооныч гаймингийн суманд өхөөгүй новшоогоо юм да. Би бурхнаас жаахгүй гэж хамламтны олбог ширээн дээр нь суужгсан хангалцж байлаа. Лам нар яаж чадахгүй хурал намаа завсарлаж. Данзан согтууг чирж буулхан гаргаж хүрдний дэргэд аваачин байцаавал Ванган аймгийн хүн байв. Түүний хээдэд агсан тавьж бурхан шүтэн бозрлаж хурлын дэг эвдэж хурал тараасны төлөө 10 янчаанаар торгох зовох зүтгэх үйлдвэр зүтгүүлэхээр явуулсан байна. Нийслэлийн цагтан сэргийлэх хороо архитан согтуурагчдын талаар шуурхай арга хэмжээ авч эхэлжээ. Архитектурны талаар журам гаргахаар гөрсөд хөөцөлдөн байж нийслэл хүрээнд хамаа босаар архи зархыг журамлал эхэлсэн боловч тодорхой үр дүнд хүрээг байлаа. 1924 оны 2 сарын 22-ны өдөр цэргийн явдлын яамны зөвлөлд нэгэн бичиг хэрэглэсэн архитектуртай тэмцэх ажилд нэлээд ахиц гаргаж. Энд гол нь цэргийн газраа ойр, зах хязгаарын газар архи худалдаалахыг цаазлан зогсоосон байна.
Энэ цаазыг зөрчсөн худалдаачид уугчдыг чангалан шийтгэж байх тухай заасан нь хэлбэрлэлгүй хэрэгжиж байжээ. Гэтэл хан Хинтээ аймаг Агт засаг тогтохын хошууны нутаг 3 баян гэдэг газар нийслэлээс худалдаачид ихээхэн хэмжээний арх аваачиж сэм худалдаасны улмаас тэнд суугаад цэргүүд нутгийн хүмүүс өргөлж ууж согтууран хэрэг бодлон үүсгэж буй мэдээ ирсэн тул нийслэлийн цагтан сэргийлэх хорооноос 3 цагта дотоодын хамгаалах газар цэргийн явдлын яамны албаны хүмүүстэй очиж шалгаж. Хүрээ банцгэгч олонд алдарсан намсраа 5 үхэрт хэрэг арх аваачиж сэм худалдаалж байсныг тогтоон хүрээнд даруй ирж намсрын хашаанд шалгалт явуулж. Тэдний Сэцэн хааны хорооны хамгийн урд нүрэнд томоохон хашаанд байж өндөр шургааган хашаанд гонхолж байрсан 2 гэр хөх тоосгон байшин бараа түлээний агуулгах байв. Хаалганы 2 тал гинжтэй 2 төвд хар нохоотой учраа цагдаа нар нэвтэж чадахгүй байлаа л да. Данзан морин дээрээсээ байшин дээр навран гарч барааны намхан агуулгын дээвэр дээр өссөн буж байшинд нэвтэрч. Намсраа панз халламцуу хөх өвтөн хуаран дээлтэй ганзай унга хятад янжуур татаж хевсэн дээр сууж байв. Зарц хүүхэн шанз тоглож зугаацуулах хагаад бие султай ихнэр нь одончуу гадартай хурган дээлх өдрөн орон дээр хэвтэж байв. Данзанг намсраа хүн орж ирж байна ч нэ санахгүй мөнгөн тагш дүүрэн арх болгож. Хүрээ харчууд нэгэндээ юм санаж дойлцохгүй шүү. Дээшээс үү? Ганзаа авах уу? Монопол уух уу? Нэрлэхгүй хэлчихээ. За би яах вэ? Ардын засгийнхаа ач буйнаар монопол ууж байна да гэж баярх уу. Тэгтэн Данзан би цагдаа байна гэж ширүүхэн дуурав. Харин өөдөөс нь тэгээд л би хамт найргий гэж урьж байна. Алив янжаа чи ойлгохтойхон хөгжимд дуулцгаая бүгдээрээ гэд тоосон шинжгүй сууж байв. За намсраа та бидэнтэй явна да. Би гэж чи ганцаараа биш юм а да. Юу тэдний бүгдийг нааш нь оруулчих. Гэхдээ тэр бололгүй яах вэ? Та нохоогоо орчих. Чи юу нь яаж орж ирсэн хүн бэ? Миний 2 нохоо надаас түрүүн хувьсгалж үзэлтэй болж ардын цагдаагаа оруулчихсан байх шүү дээ. Эзнээсээ урвсан тэрмүү төвдийн 2 золбон гүлэгт угаадасч битгий өг гэж намсраа ихэрхэв. Танах 2 нохоо эзнээсээ таардын засгаас урууж хууль цайзыг зөрчиж байх шивтэй гэж Данзанг дайруулахад намсраа сэртсгийж гүү би урваагүй. Би бол жинхэнэ хар монгол хүн дээ. Би төрдөө үүнэн ч хүн шүү гэж даналцав. Алив олон юм яриалгүй та нохоогоо хорь эсвэл би буудлаа шүү гэж Данзанг сүрдүүлэхэд намсраа баахан хулчиж нохоо хориодог гэж тушаагаад бууцхий зойрноос арх авчир цагдаа нартайгаа найрлнаа гэж зарлагдав. Хэн нэгэн нохоо орсон бололтой. 2 цагдаа орж ирв. Данзанг намсрыг босгож та одоо бидэнтэй явах болно. Мөн танад бид шалгалт хийн гэж хэлв. Намсраа гайхан сүмийс нүдээр харснаа. Миний үүсэн дотроо үүрэн дотроо гэв. Тэгтэн Данзан өөрөнд чинь эхлээд бид юм аярэ. Дараа нь ширэлцсэн үсэндээ та өөрөө бөөс хуурсаа ирээрэй л те гэж Данзан хэлв. Намсраа тэрүүд худлаа инеж. Чи ч мөчөөгөө өгөхгүй хүн байна та. Ахыгаа юун сэрдээд байгаа юм. Ах нь хорхоод ч хоргүй мөрөөрөө амт шүү дээ. Яах вэ нэг юм ин жаахан панц 8 өсрөгчтэй хүн дээ гэв. Тийм үү. Та ачид засаг тогтохын хошууны 3 баян хэмээх газар цаад зөрчиж цэргийн газарт арх хэмжээгээр сэм худалдсан байна. Иймээс зарлиг дагуу танад нэгжлэх их болно доо гэхэд наадах чинь миний нэр төрөөр нэг нь нохоодж аваагаас зайлахгүй л т. Ахын тийшээ газар мэдэхгүй. Хүн танихгүй болохоор хөрөөс зүглэж байгаагүй юм байна гэхэд тийш нь арх заруулах гэж 50 үхэрт хэрэг явуулсан юм биш үү? За яах вэ? Яах вэ? Та нар манад үзлэг хий. Тэнд ямар арх зарсан юм? Түүний чин ижил энд байж л таарна гэж намсраа банц хэлээд түлхүүр аваад гар агуулах амбаар саваа бүгдийг нь үзүүлгэж зарц хүүхэн тушаа. Нэгжлэхээр үнэхээр тэднийхээс ганцлонч арх гарсангүй. Цагдаа Данзан хаширлаж цагдаагийн газар авчирч байцааж жижигүрт хүлээж өгч. 2 хоногийн дараа энэ бодлооны учир тайлагдаж Төшөөд хааны хорооны гизэгт намсраа гихч арх аваачиж сэм 8-аас нь нотлогдож. Данзан тэргүүтээ хэдэн цагдаа үүрээр гизэгт намсрын гэрч дайран орж олон янзын арх илрүүлж хэргийг хүлээлгэж байсан төгтөө ажээ.
Солонгос бөөгийн сүнс хувцаа дагаж ирээд хорлол хийв. Сайн заяа үүр дөнгөж хаяарч явахад босч хөдөө авч явах хувцас бараагаа янзлахаар агуулхад оров. Шаргал туяа дорноос гэрэлтэж орчлон дэлхийг гэрэл гээгээ думбаж эхэлж байгаач агуулах дотор харах байлаа. Тэр элдв зүйл ботсон ч үгүй. Том хаалгаа дэлгэж орхиод боодолтой олон барааны наад цахаас нөнгөчин хит хитийг гаргаж янзлан тавив. Тэгээд ондоо боодолтой бараанаас бас хит хитэн хувцас авах санаатай агуулгын мухар руу очиж нэг боодлыг чирч буулгалаа. Буулгаснаа задалж хуучин хувцасны сайн мууг ялган сууснаа шилж авч төрөвчих дээрээ тавих гээд ирвэл нөгөөх нь байдаггүй. Гүнчудаа хайч чүү гэж бодоод ийш тийш харвал хамгийн түрүүнд нүдэнд өртөөд байсан цэнхэр цамцны ханцуу ихний задлсан боодол бараан дотроос цухаж үзэгдлээ. Хөөе ч одоо хачи юм а гэж амандаа өглөн нөгөө хувцснуудыг дахин өнгөчин ялгаж авсан хоёр дахь боодлоос гаргасан хувцсан дээрээ тавих гэдэл бас байдаггүй. Хачи юм да. Энд л тавьсан да гэж амандаа өглөн нөгөө хувцснуудыг дахин өнгөчин ялгаж авснаа хоёр дахь боодлоос гаргасан хувцсан дээр тавих гэтэл бас байдаггүй. Сайн заяа 3-4 удаа ингэж дахин ялгаж тавиад ирэхэд алга болсон байсанд хачирхаа зогссонгүй. Сони юм а энэ агуулгад яг хулгайч орчгож тэгээд л надаар тоглоом тохуу хийгээд байна да гэж бодоод яаравчлан агуулгаа хаагаад гэртээ оров. Гэрийнх нь нам гүмхэн унтцгааж байхаагаад бага охин нь хот инийн зүүдэлж байлаа. Тэр том охиноос хэрэг гэснээ болоод нөхрөө дуудав. Нөхөр нь хит хөрвөөж нилээ ундуутсан өнгөөр "Гүй яах гээд байгаа юм дэ хүн унтж байхад ч сарааг сэрэхгүй яасан юм бэ? Заавал шүнжин ажилласан намайг" гэтэл сайн заяа. "Хөөе, энэ агуулгад маань нэг л хачи юм орчихжээ. Авч явах гээд ялгаа тавьсан хувцснууд алга болоод болдоггүй." Гэхэд нөхөр нь "Юу? Тэр чин хулгайч л үз. Хүчит цагдаа дуудахгүй яасан юм бэ?" гэв. "Нүдэнд үзэгдэхгүй бараагүй юм чин юу гэж цагдаа дуудах вэ дээ?" Гэхэд "Чи ч одоо юугаа яриад байгаа юм бэ? Нүдэнд үзэгдэх бараагүй гинэ. Энд хий үзэгдэл гэдэг юм баймааргүйсэн. Хэрвээ тийм байвал чи үдийд ингэ суухгүй л те. Хачин болчихсон байх байлгүй. Алив ажлын хувцас өгөөд өрх. Сарааг сэрий. Гуруула хамтдаа очиж үзье. Хулгайч байвал барина. Хий үзэгдэл байвал сүнөөж устгаж дарна" гэж нөхөр нь хөөрцөглөв. Тэд гурвал агуулгынхаа талд очиж чимээ чагнан гитэж нилээд цаг хугацаа өнгөрөөлөө. Нөхөр нь алд хүрэхгүй хөндөй төмөр олж бариад дайнд орох гэж байгаа баатар хүн шиг сүртэй зогсно. Тэгснэ. "Алив сайн заяа үүдийг нь онгойлго. Чимээ гаргаж болохгүй шүү. Хулгайчнаар шүн ажиллаад өглөө унтдаг гэдэг. За бушуул гэж шавдуулав. Сайн заяа чимээ гаргалгүй цоожийг мулталж агуулгынхаа хаалгыг гинэтгэн дэлгэлээ. Ороод үзтэл хинч байсангүй. Төөний өглөөхөн дэлгэсэн хуучин хувцснуудаас нэг нь жил үзэгдсэнгүй. Онгойлгоод орхисон бараануудыг нь цөмийг нь буцааж баглаад дотор нь ихвэ тавьчихж. "Гүй хин ингэждэг байна. Би түрүүн бүгдийг нь онгичиж хөглөрүүлээд орхисон юмсан" гэж сайн заяа учиргүй гайхав. "Алив чи холдоодох би үзье. Чиний юмыг ихвэж хураагаад байдаг хулгайч гэж байдаггүй аха. Харин чамд дурлсан хин нэгэн энд нуугдаад чиний тарааж онгицсныг ихвэж хураагаад суугаа юм биш биз? Хөөхнүүд та нарч нэг л итгэл даахгүй хачин уусал та" гэж нөхөр нь шал худлаа ундууцав. Тэгтэн сайн заяа. "За яршиг та. 3 хүүхэд төрүүлсэн над чиг юм ингэж юугаа хийдэг юм" гэж уурсав. Нөхөр дармаан дөрвөлжилж боосон бараан дээгүүр наас цааш гэтэлж үлгөөтэй олон хувцсан дотор нэг гил нэг далд орж байснаа. "Аллаа, аймаа авраач" гэж хашгирлаа. Сайн заяа охинтойгоо хоёул айхаар айж "Авраарай, цагдаа байна уу? Цагдаа" гэж ойрлов. Энэ үед ойр орчимд явсан хүмүүс тэдний амбарын үүдэнд овоорсон бөгөөд өндөр том биетэй бирдуу байрын цагдаа уйхлан гүйж ирв. Сайн заяа түүнд хандаж "Туслаарай, миний нөхөр тэнд бас дээрэмчин" гэж үгээ зөөж чадан нүдээ цагаан ирээнээр эргэлдүүлэн ээрч муурахад цагдаа угасхийн агуулга руу орлоо. Төдөөдөлгүй ухаангүй хөвтсөн дармааг чирч гаргаад "За хурдхан эмч дуудаарай" гэж хэлээд эргээд орчихлоо. Тэр агуулгын мухар төчгнүүлэн наас цааш нилээ явснаа гарч ирээд "Энд юу ч алга. Танаа нөхөр айд сандарсандаа үлгүүр болгож гагансан төмөр мөрөгч гисэн юм байлгүй дээ" гэд өөр юм ярьсангүй яваад өглөө. Жухам энэ үед сайн санаад нэгэн гар утсаараа түргэн тосломж дуудаж өгсөн бөгөөд эмч нөхрийг нь үзэж "Ихэд айсан байна да. Тэгэд л ухаалчиж" гэд эмнэлэгт хэвтүүлэхээр аваад явлаа. Сайн заяа агуулгаа цоожилж орхиод охиндоо "Миний охин араас цайх хол хийгээд очоорой" гэж захиад түргний машин суусан байна. Дармаа эмнэлэгт очоод өдөржин ухаан орохгүй сандаргаж байснаа нар шингэх үед нүдэнэ.
Тэгээд нүдээ нэвгүй юу? Араг яс. Араг яс байсан. Хэрээний хөл шиг сарвуу хумс 3 нүдээ ярзаалгсан хохимо гэж хэлээд дахиад ухаалтчихлаа. Эм тарианы хүчин ухаан орох боловч нөгөө л димэрч нас нөгчв. Гай гэдгийн хийсч ирдэх нь энэ аж ахуй. Өглөөнхөн л ивэрүүл байсан хүн гайтай хуучин хувцас бөөндөж аваад худалдах санаатаа хураасан агуулхад орсноос болоод ам алдахч гэжтэй. Сайн заяа уйлан хайлан байж нөхрөө оршуулад нөгөө гайтай агуулх руугаа орж чадахгүй хэд онлоо. Тэгээд дотроо энэ агуулх руу орвол би өгч мэдх юм байна. 3 охин минь өнчрнө. Ёр нь энэ муу амбарыг зарчих байц. Энэ амбар ямар ч хүний оромж байсан юм блэ. Үүнд лав нөгөө чөтгөр гээч нь оргонсон юм болов. Энэ амбартаа байна уу? Солонгос хуучин хувцсандаа байна уу? гэж 9 шидээр бодхолоо. Тэгээд радио сонинд зарлал тавьж бараан зах дээр хүртэл бичиг наалаа. Нэг өдөр түүний хүзүү мөр хоёр нь ялгахдахгүй лухгар бүдүүр сургалсаар орж ирлээ. Тэрээр агуулгах дотор байгаа бараа баглааг нэг бүрчлэн тоолж үзээд эдгээр хувцснуудыг чинь агуулгахтай хамт авсандаа чи ахвтэ гэв. Тэгээ тэр эхний барааг өнгөчөж дараагийнхыг нь ханзалж гарав. Нэг гар нь барааны баглаа ханзалж байхад нөгөө гар нь үлгүүрт байгаа хувцсыг эмэрч байх жишээтэй. Гэтэл тэр ха гэж дуулдаад сүхээр зохиулсан юм шиг газар тунаад өг. Үгүй хүүе та чи яач вэ? Яава туслаарай таминэ гэж сайн заяагийн дуу хадаж төдөлгүй хүмүүс бужигнаж анаал түрэгний машин дахиад ирв. Тэр ирийг эмч үзээд гүн харвалд өгчээ гэж оншлоо. Сайн заяа тэр ирийн гэр орныг олох эмнэлэгт хүргэх гээд тэр өдөр борив бохис хийсэнгүй. Төөний толгойд нүгэл агуулгах гадны хуучин хувцс хоёроос яаж салидал гэсэн бодол эргэлдэнэ. Тэр бүр шаналж гүйцлээ. Шинээр баригдсан өндөр байшингуудын хажууд байх үнсэн саарал өнгөтэй тэр оромжийг нөхөр нь агуулгах сав болохоор худалдаж авч. Сайн заяа анхандаа авахгүй гэсэн боловч эр нөхрийнхөө үгнээс төдийлөн гардаггүй болохоор дахин эсэргүүцэж чадаагүй байна. Тэр цагаас машины сэлбэг хүүхдийн хуучин хувцас худалдах бараа материал үүсний мах гээд эндээ юу усыг хураасан гэхв. Урд нь байгаагүй юм бий болохыг бодоход Солонгосоос хүмүүс авчирсан хуучин хувцас нь л явдал байна гэсэн бодол түүний толгойд төрсөн байна. Тэр хідэн төгрөг хармаалаад удхан ямганд бараалгав. Удхан өгсөн мөнгийг нь чамлах мэт чимээгүй сууснаа 5,000 тинт дэвсгэрт нэмж өгөхөд өмсгөлөө өмсөж тал хингэргээ нүдэн бөөлж гарлаа. Тэгээд ёо миний онгод буухгүй. Таны тэр бараан дотор лав бөөхөний сүнс хорогдсон хэрэг. Бөөдөө надаас илүү бөөхийн сүнс тэнд байна гэв. Өргөл болгосон мөнгө төгрөгөө буцааж авъя гэлтэй биш. Сайн заяа үхэл зовлонд учрахын хажуугаар мөнгө төгрөгөөр хохирж ёстол дээшээ харъя тэнгэр хол доошоо цогчих газар хатуу явлаа. Хүн амтнаас сураг ажиг тавиад байвал Солонгос гээч орон 100,000 бөөтэй зөвхөн сөөл гэхэд 10,000 бөө байдаг гэдг нь дуултав. Үүнээс үндэслээд бодоход утганы хилдэг цөөч юм шиг. Харь орныхан гэдэг өөр байдаг байх л та. Манай монголчууд бол бөөгийнхөө өмсгөл хувцас хэрэглээг дахих буюу хинж гар хүрэхгүй газар тавьж хадгалдаг. Гэтэл Солонгост хогон дээрээ хаяж түүнийг нь манаахан боож баглаад нааш нь явааснаас зайлахгүй гэж бодож байлаа. Харин нэг өдөр 2 залуу хүүхэн ирж "Бид хоёр бүх хувцсыг чи бөөндөж авъя" гэснээр сайн заяа хідэн залууд мөнгө төгрөг өгч хуучин хувцаа бодлоор нь ачуулж агуулгаа чөлөөлж авав. Сайн заяа тэр цагаас хойш хуучин хувцас огт аваагүй бөгөөд нөхрийнхөө найз нарын дэмжлэгээр сүүний ченж хийж идэвгүй сайн сайхан амьдарч авна. Гарын орны хог дээрээс авсан юм гэдэг ямар ч аюул чирч ирэхийг монголчууд бид төсөөлөөч үгүй яваа. Бидэд энэ дуу гинэн сэтгэлтэй их буюу. Хоосон хардлага, хорсол хилэн. Сэлэн нутагт жил дэлгэр сайхан зун болж сэтгэл тэнийдэг үлээ. Энэ жил бүрч сайхан зуншлагтай, хүн зон баяр жаргалтай адуу мал нь тааваараа бэлчж байлаа. Тариалангийн их ажил шутарч саяхан хагалж борноодсон газар хүрэнтэн байснаа сайхнаас балартан ногоорч өнгө зассан байна. Зүүн бүрэн сум тариалангийн гол газрын нэг аж. Энэ өглөөний Европсын тайван налайсан байдлыг эмэгтэй хүний айж сандарсан дуу цочов. Ил хулхан сумын төөхнийг энэ дуу балмагдуулж орхив. Сумын зүүн ур байдаг хідэн байшин дондоо цав цагаан дайшинцтай босгүй сүлжингүүж араас нь буу барьсан эрэгтэй буудан хөөж байв. Хүүхнийг урт усээр нь багш Дарима гэж танив. Гартаа нөхөр нь илдэж яваад хэн ч эргэлцсэнгүй.
Энүүс самбаачилж нэг нь аймгийн төв рүү дуудлах хүрсэн байна. Цагдаагийн газараас очир хуйг хоёр нөхрийн хамт машинаар тэр тариу зүүн бүрэн сум руу гарав. 70 км газар яарсан хүнд тэнгэрийн мухар шиг холоож. Буу барьсан алуурчинд айж баламгдсан бүсгүй алхам ойройлаа. Үхэл, аврал хоёр энэ мөчөөс эхлэн уралдаж эхлэв. Очир хуйг нарыг дэндүү яарлаа гэхэд газар агших биш, алуурчнаас зүгтаасан бүсгүйд газар сунах биш. Сумын төвийнх нь том баггүй тэр зүг рүү гүйцгээлээ. Хөгшөд нь хөөрхөг бүсгүйг аврагсан гэж бодож байхад хүүхэд багчууд шийж үжиг юм уу адал явдлын баатар жинхэнэ дүрээр амилж боссон юм шиг санагдана. Дарима авраарай аллаа намайг гэж бархирвч хоолой нь үл гарна. Бууны сум хүлийн дор шороо бүрхийл гэж чихний хажуугаар шунгана. Ойртож оцсон хүмүүс рүү Даримаг аврал ирэн ирэхэд хүмүүс бараанаар нь бутран зүгтав. Авралын илж болсон цагдаа нар хичнээн яарлаа гэхэд шаамрын гүүрч хүрээгүй явлаа. Гүүрнээс бас цаашаа нилээн зайтай. Тэнд юу болж байгааг тааварлах аргагүй. Дарима чулуунд бүдэрч унаад босон харайж гэрээсээ гарч ирээ сарвчлан харж буу авгааруу чиглэнгүй. Бараанаар нь тэр аваа гэртээ бушуухан орж хаалгаа төгжиж чимээж агнав. Сандарсан бүсгийн дуу гэрийн хажуугаар цангинаад л өнгөрөв. Алландаа чамаг заавал алан мөв шулам. Чи зүхтаагаад хаашаа зайлах вэ дээ гэж хорсолтойгоор занахдаа дараа нь сонсогдов. Дарима сумын захир гаруу чиглэнгүй хөхтэй авраарай гэж бархирсаар л байв. Манаач бас цааш гүйж алга болов. Нэг намхан байшингаас лужгар ир нүцгэн шахам гарч ирснээ мод байран тэр хоёр руу харав. Тэр алуурчийн өмнөр орж залуу бүсгүйг хаацаалах маягтай модоо далайтал буу тас хийж хүл торон шороо бүрхийлэх гэд тэр модоо чулуутаад тоос татуулан гэрлүгэж ирэлв. Нөгөө талаас нэг залуу ханцуу шамлан угсгийхэд эхнэр нь гараас нь зурж тавихгүй байгаа нь харагдав. Цагдаа нар шаамрын гүрч хүрээгүй хар хурдаараа тавьсаар л байлаа. Сумын төвийн хідэн залуус дахианы байрны ард цугларч бүгдээрээ зэрэг тайрыг тэр мүү яаж чадахгүй гэж цэргээс халагдсан ирсэн залуу хэлв. Бусд нь хулчиж дандаа эхнэрээ хард зодчлоо гэдгийг отоод иж байгаа тайвшрах байлгүй дээ гэлцв. Алуурч айлын пинд орж төгтсөн эхнэрээ гаргах гэж хаалгыг нэвтгэр оролдож байлаа. Энэ үед 70 настай өвгөн би хөгшин хоньны насгүй болсон хүн эцэгтэйгээ адилхан намайг арай занл хийхгүй байлгүй дээ гэж хэлээд майжгнан дөхөж очиод хөөмэн чи тайвшир ингэж болохгүй гэж хэлтэл алуурч ганц хүсгийн өвгнийг дэсээд унгаачих. Хэрэг турлан харж байсан хідэн авгаач бол цааш эргэж байшингийн араар орцгов. Алуурч одоо чамайг шатаан да гэж хашгирд өвчгнөж байлаа. Амбаараас холдоход Дарима араар нь гарч ойролцоо хайл руу ухсгив. Алуурч хитгэн хараагаад гүйцэж сухсалцсан урт үсийг нь гартаа ороож атгаж дэвсэлж гарав. Өнөөх залуус тал талаас нь бүслэн ойртож нэг нь "Үчи болоочтой жина эхнэрээ аллаа шүү дээ" гэж учирлав. Гэтэл үүдээс алуурч "Ааха чи хайрлаж байна уу? Явуулдаг байх нэ чи. Яасан олон ирчүүдтэй юм чи" гэж бархирж "Хэрвээ та нар ахаад наашаа нэг л алхвал энэ өлөгчөнгчин аллаа" гэд бууга авгаахын толгой тулгав. Залуус одоо ухсгийхэд алуурчныг барихаар байсан ч арга буюу эхнэрээ буудчихвэ гэж хулчин гэдрэг болов. "Өглөгч минь чи сайн хар. Сумын төвийн бүх ирчүүд чамтай уулздаг байх нэ. Тэгээ чамааг өмөрч байна. Хар чи" гэж эхнэрийнхээ шороо бос нүрийг өргөв. "Гүй чи итгээж дээ. Надад тийм хүн байхгүй шүү дээ" гэж эхнэр нь арай ятаа хэлв. "Ааха чи одоо болтод дутагдлаа хүлээхгүй байна уу? Хүлээх л олон доо чи" гэж тэр эхнэрээ үснээс нь зуурч чирч эхлэв. Тэр холхон буй гэрлүүгээ ингэж үснээс нь чирсээр очих санаатайж. Алуурч эхнэрээ өрөвдөж хайрлах ямар ч өрөв сэтгэлгүй зөвхөн цусан чунаж байлаа. "Амиа авраарай, туслаарай таминэ" гэж эхнэр нь бархирв. Цэргээс халагдаж ирсэн залуу харсаар байгаад энэ сайхан бүсгүйг алуулч мааргүй санагдаж ухсхийн дайрахад бууга урдаас нь чиглүүлээд "Чи яас их өрөв сэтгэлтэй юм. Чамааг манай аваатай уулздаг гэдгийг би мэдээд байсан юм аа. Одоо та хоёулаа өхөндөө" гэд бууга шагаан алхах зур шархацсан хулган муурын өвхлийн савраас мултарч зайлахыг бодон эцсийн хүчээрээ хөдөлтөгтэй айдал Дарима гинэт босон хараагаад цагаан даашинсныхаа урагдаж унтсан хормой дээр гიშгээд бүдэрч уна. Алуурч араас нь гүйччиод эхнэрийнхээ хүзүүн дээр палисан хар гутлаараа гიშгэж "Ойртоод ирцгээ. Дараад ир. Бүгдийг ч сөхрүүлээд өгье л дөө" гэж бархирв. Цэргээс ирсэн залуу хайртай бүсгүйхийн нүүрэн дээр хүний авгатай завхаарсан гэж дуудуулмааргүй санагдаж "Энэ яасан цадаггүй хартай новш вэ" гэж занав. Энүүд ганц найз нь морьтой давхин ирж мориос сул хаяад итгэж чадан уруу шалхан "Гүчи чи солиороо юу болж байгаа чи энэ вэ? Наад бууга буулга" гэж найзын үнэн сэтгэлээр хэлв. Тэгтэн "Чи бас намайг эзгүүчилж энтэй
уулздаг байх нэ. Аландаа чамааг гэж занаж өсчв. Гүй чи одоо юугаа донгосоод байгаа юм бэ? Гэхэд би чамааг мэдээд байна. Чи завхаа шүү дээ. Найз нь олны нүүрэн дээр 7 булчирхаагаа тоочволж паянга дэлгэхээс аж хулчийн худлаа энэж. За, энэ бас хүн алын шүү. Энд шалс огт байна штэ. Ингэсгээд архин аяандаа гарч өөртөө уучраа олчихно үсттэй гэж хэлв. Гэтэл гүй залуусан минь та нар чи юугаа хараа зогсоод байгаа юм бэ? Бугуул хаяад бариад аваач гэж хашгирав. Хүмүүс бүгд эргэж харахад 2 суг таягтай өгөн зогсож байв. Гэтэл алуурч бицарсан аалчиг зүнэг чи бас инээдгээ завхаардаг байх нэ гэж алуурч харав. Өвгөн харин таягаа гоцолж оч. Чи яадгаа алдсан амт юм шив. Олон түмэн харсаар хагаад энэ залуу сайхан бүсгүйг алуулчихмааргүй байна. Алив дайрч ороод хүлээд хайчих гэж душаав. Ихтэй хүмүүс хөдөлсөнгүй. Өвгөн ир шийдэмгийн ураг шалхав. 2 суг таяг нь хаврын зөөлөн шороор ушигд. Алуурч өвгөн лөө буугаж өглөж цаашаа бай чи алан шүү чамаа гэж барихрав. Ихтэй өвгөн зогссонгүй. Залуу цагтаа сайн ирийн хуух явсан байна. Бүрд өхөөд ирэхээр нь алуурч өрөөс нь таягийг нь суг татан авч ганц дэсээд унгаачихв. Таягийг нь өвдөглөж нярх хэлгэв. Эхнэр ихээ үснээс гараа ороож атгаач ирэхэд хүмүүс халаглаж, өр нимгэн зарим нь уйлалдаж, хиламтаа зарим нь ирчүүдийг хулчхар аймгаат нь хурж харав. Эр зөргөө гайхуулах гэсэн 2 залуу үхсгийхэд алуурч яг хөл доор нь буудав. Хин ч ойр таарахгүй болов. Шангаа барьсан бүдүү авгаа урагш гарч "За хүү минь чи ингэж болохгүй. Чи бүсгүй хүнийг ингэж доромжилж болохгүй. Гимшил нь хойно гэдэг юм шүү" гэж сургамжлав. Гэтэл алуурчин "Бандаасан үлгч минь чи зайл. Та хоёр нийлж завхаардаг тийм биз дээ" гэж алуурч барихрав. Бүү үзэгт чи ч ёстой бойлчихсан амт юм да. За яах вэ? Чамд гимших цаг ирэх л байлгүй гэд алга болов. Цагдаа нар энэ үед тоос татуулан давхсаар л байлаа. Газрын тал дундаасаа өнгөрч зүүн бүрэн сумын байшингийн бараа яарсах хүнд бас л хол юм шиг харагдана. Үхлээс өрсөн залуу бүсгүйг аврах хэрэгтэй. Алуурч харсаар байтал эхнэрээ өснөөс нь жирсээр гэрлүүгөө явлаа. Дарийн маань нөхрийнхөө хөлийг тэрвэрч "Гүй би жирэмсэн шүү дээ. Чиний үрийг тээж аваа шүү дээ" гэж бүсгийн хүний сэтгэлийн нандин үгүй хэлв. Гэтэл өөдөөс нь чи бүр ийм дэх хүрсэн үү? Хиний хим бэ? Хиний хим хэлчи гэж нүүр нүдгөө хөшгөлж гарав. Гүй чинийх өөр хинийх ч биш итгэжтэй чи. Донгос өдий олон жил болоход чи зүгээрэж одоо тэгж доромжилж ам хэлтрэх гээ юу. Гэхдээ чи намайг энд алчих тэгвэл гэж бүсгүй хорсон. Үгүй чамайг завхаардаг орон дээр чин лаа барьж байгаад багалцууртаж хална цаа юу гэв. Тэр хоёр оюутан байхдаа Атила жүжиг үзэж суудал зэрэгцэн сууж ахтай танилцааж. Залуу насныг гинэн цайлган сэтгэлээр Дарима Атила Диздемоныг багалцууртахад "Одоо яана" гэж дуу алдахад шинэхэн таниланд алимаар нь хүлэрсэн гарыг нь атхан тайвшруулж ажээ. Тэр хүлэрсэн жижиг гарыг нь 3 жилийн турш тавиагүй аж. 1 жил наас цаашаа гүйлдэж аваад сууж 2 жил болсон юм байна. Тэр хоёрт өөр заа яасан. Үүнд нь нөхөр нь хорсож, үргэлж хардас сэрдэж, сүүлдээ байх сух газарг болгож. Нөхөр нь гэр орноо шиншин үнэртэж, орд дэвсгэрээ шалгаж, ойр хавийн гадуурх газрыг нарийн шалгаж, хэнийгэний гутлын мөр олж үзвэл эхнэрээ хартна. Сумын төвийн бүх ирчүүдтэй хартна. Тэр өглөө гаднаас ямар нэг юм хөвцөн бололтой хөвтрийн мөр олоод эхнэр лүгөө дайрч ийм хэрэг мандаж. Энд нь айлын хөгшин тарлан үнэ хэвтэж агаад босоод явчихсан юм байж. Анх Атила жүжиг үзэж танилцах хоёр одоо тэр жүжигийн төгсгөр шиг амьдралаа төгсгөх болж. Чамаг лаа орж байгаад Атила шиг хөнөөн гэсэн үгийг Даримаа сонсоод би ёстой муу ярын амтны гараас гарахгүй тавилантай юм байжээ. Нодны сал гэд ээжийг ирэхэд тагаад явчихдгүй. Одоо өнгөрчээ гэж бодон эсэргүүцэл үзүүлсэнгүй. Нөхөр нь чирч оруулж ирээд мухрын өрөөнийхөө өргөн орон дээр дарж авч "Завхаа юм. Чамааг би Атила шиг хөнөөн нүглээ намжил" гэж шаардав. Гэтэл эхнэр нь "Надад нүгэл байхгүй" гэж үнэнээ өчөв. Чи яг л Диздемон шиг хэлж байна. Би одоо яг Атила шиг байна гэд багалцууртаж хөнөөгөөд хутгаар хоолойг нь огтлов. Яг энэ л үед цагдаа нар хаалгыг балбов. Алуурч Атила шиг сэртгийн чимээ чагнав. Гэнэт тэр дүрс хийж бүгдийг нь хөнөөгөөд амиа хорлохоор шийдэж бууга шүүрэн авч хайрцаг сум халаасаад үүдэндээ очив. "Хаалгаа тайл би цагдаа байна" гэж очир хуйг хашгирав. Бүр аймгийн цагдаа нартай завхаардаг байх нэ гэж одоо тэр хаалга руу буудав. Сум гадна нэсний архины шил онод цааш уйлан одов. Цагдаа нар ч хориглолт хийж үүднээс холтлоо. Алуурч цонхоороо ахаад буудав.
Цагдаа нар 3 цонхыг зэрэг хаг цохинд арай орж баривчилжээ. Хэрвээ амжиж ирсэн бол золгүй бүсгийг аварч болох байжээ гэж очир хуйгдий турандаа одоо болтол харамсдаг аж. Задлан шинжилгээгээр тэр бүсгүй жирэмсэн байжээ. Хууль 2 хүний амь зэрэг хөнөөсөн гэж үзэн хүндрүүлэн үтсэн байна. Алуурч шүүх хурал дээр асар их гимшин амь гойж. Гэхдээ хууль өршөөсөнгүй. Эхнэрээ зуурдаар алдсан эрт тохиолдсон аимшигт явдал. Удмаараа ядуу зүдөө явсан чагнаад орж Баян айлын ганц охинтой дэр нэгтгэх болсондоо ихэд олзуурхаж сүйд бүсгүй хан цүрэндээ хайр сэтгэлийнхээ хамгал нандин бүхнээ зориулахаар андгаа тавьж. Төдөлгүй залуухас нэчгэр хурим хийж тэд эхний хідэн сар югаарч дутахгүй зовлонгүй сайхан амьдарч байлаа. Гэтэл хатам талаас нь чагнаад оржийг ажил хийсэнгүй гэж хэл ам гаргаж эхлэв. Нэрэж чагнаад орж хүний бэлэн хөрөнгөн дээр суучгаад хэдэн сарын турш дэмийг юурж хэвцэн байна. Энэ хооронд ихнэр хан цүрэн давхар биетэй болж залуухаас бие биенээ улам ихээр хайрлах болов. Төдөлгүй ихнэр нь яраалах төхөж хэдэн сарын турш хайр сэтгэл думбасан чагнаад орж эмнэлэг гэр хоёрын хооронд хоол цай зуух ажилтаа боллоо. Хин хинийх нь анхны хүүхэд төрөх гэж байгаа болохоор залуухаас баяр баясгалан зайж гэж жигтэй хэн. Чагнаад оржийг эмнэлэг дээр очиход хан цүрэн өрөөнийхөө хүмүүсийн нүдийг хариулж агаад түүний гарыг гидсэн дээрээ тавиулж хөдөлж буй хүүхдэд дарж үзүүлнэ. Гэтэл хэд хоногийн дараа чагнаад оржид хэлхийн аргагүй гай зовлон нүрлөв. Эхнэр нь төрөх гэж байгаад хүүхдээ гаргаж чадлагүй өөд болж. Чагнаад орж хайрт эхнэрийнхэн хойноос харуусхын дээдээр харуусаж талигаачийг хөдөөлүүлэх ажил явдлын үеэр өөрийн ухаангүй л явлаа. Хайрт эхнэрээ хүүтэн шороонд бусны дараа түүний сэтгэл маш ихээр хямарч энэхүү хямралыг дарахын тулд хэд хоногийн турш товт архитчихав. Үүнд хадмууд нь нилээн дургу байсан бөгөөд энэ муу сайхан охины минь толгойг залгичхаад 49 хоногийг ч дуусгалгүй хуйн жаргалах хөөлөө гэж уучиргүй ихээр загнаж. Ер нь тэд нилээн шуналтай хүмүүс аж. Тийм ч учраас чагнаад оржийн архитал дээр нь нээнтгэж охиндоо анх бэлгэлсэн 2 давхар байшингаа түүнээс салгаж аваад нохоо явган гахаа нуцхан чагнаад оржийг бараг л хог дээр хөөгд гаргачихсан тэр. Гэхдээ арайч хоосон орхисонгүй. Толгойтын зүүн салаанд хариугүй муу навтгар байшин хямдхан үнээр худалдаж авч өгчээ. Чагнаад орж энэ тентхийн хүнс барааны захаар өдөржин арх эргүүлж авсаар энэ байшинд хаяал нэг ирж хоноо. Тэр сүулдэ арх нь бүр гүнзгий орж толгой хорогдож буу навтгар байшингаа зарах гэсэн боловч түүнийг хийнч тоож авсангүй. Харин нэг өдөр тэрээр аимшигтайгаар шаартаж "Цаа байз хаанаас арх олж уух вэ?" гэд гиерэн хөвтөж байтал толгойд нэг хүгийн санаа орж иржээ. Тэгээд юуны түрүүнд ганц шилэм олж ууж зүрхээ чангалахаар шийдэв. Харин сансныг ботход энэ нь түүхгүй олдчихно. Нилээд халамтсан тэрээр өдрийн боцсон хүгийн санаагаа хэрэгжүүлэхээр шөнийн 22 цагийн орчим хурц жото бариад нарангийн ингэр рүү алхаж гарлаа. Учир нь талигаачийг оршуулахад хадмууд нь ёсыг бодож охиныхаа 13 дахь дөрвөн ширхэг алт монетон бөгж бугуун дахь совдон шигтгээтэй мөнгөн бугуучийг тэр чигт нь хийж оршуулжээ. Чагнаад оржийн согтуу ухаанд эдгээр зүйлсэл эргэлдэж байлаа. Төдөлгүй эхнэрийнхээ шарил дээр очоод цементэн бүрхүүлийг лом жотуугаар балбаж гарав. Намар орой болсон тул газар хөлдөх тийшээ ханджээ. Тэрээр зогсоо зайгүй нүцсээр байгаад цементийг арай ятан хуулав. Дараа нь авсны тагийг нь онгойлголоо. Тэгээд гэрэл тусгаж хартал пимбиж хүлцэн цогцоснууданд нь туслаа. Чагнаад орж баг зэрэг айн ширвэйтсэн боловч нэгэнд л согтуу ухаанаар зориглон шийдсэн болохоор юуны түрүүнд хуруу гарыг нь тэмтчихв. Бүгжнүүдийг нь салгах гэтэл хуруунууд нь пимбиж хүлцсэн тул юрс алж өгсөнгүй. Дараа нь мөнгөн бугуучийг бугуунаас нь салгах гэтэл бөөрч болж өгсөнгүй. Нэгэнд л авъя гэж шийдээд авсны тагийг онгойлгосон болохоор буцаага таглалтай биш. Гэтэл нэг мэрхэн санаа орж ирлээ. Жотооны өргөн нэртэй хэсгээр гарыг нь тэр чигтэн тастаж авахар зориглов. Тэгээд талигаачийн баруун гарыг авсны ирмэг дээр тавьж байгаад бугуу хэсгээр нь жотоогаар нүдэж гарлаа. Яс махан тэр чигээрээ хүлцсэн тул сансныг бодоход нэг их удаан цохиулахгүй саруугаараа мултарч унав. Харин бугуучийг сарвуунаас нь мултаж авах гэж оролцсон ч үгүй тэр чигээр нь богцрогооч болоодчихв.
Учир нь энэ сарвуунд хоёрч бүгж байгаа тул гэртээ очоод тухтаа авахар шийдсэн бололтой. Дараа нь талигаачийн 100 гарыг авсны ирмэг дээр тавьж байгаа дунд буюу ядам хурууг жоотуугаар тасдаж авлаа. Тэгээд мөн л богц руугаа чулуудчихв. Ийхүү тэр хайрт хүүхний аимшиггүйгээр тонлоо. Эргэн тойрон түнэр харанхуй бүрхсэн байна. Тэрбээр сүүлчийн удаа гэрэл тусгаад авс руу өнгөж хартал 3 хуруутай өрөөсөн гаргүй цогцос нүднээ тусч зүрхэнд нь айдас хургах шиг боллоо. Тэрхэн агшинд араас нь хин нэгэн хүн бариад авах мэд нуруу нь хүйт оргив. Чагнаад орж гадна талдаа айгаагүй мэт боловч дотоод сэтгэлдээ үнэхээр их айж байлаа. Гэхдээ хийвэл бүү айвал бүүхий гэдэг ганцхан үгээр л өөрийгөө зоригжуулж байв. Үнхэлцгээ хагартал айсан хүн бол ийм нөхцөл шууд л зүгтах биз. Харин чагнаад орж тэгсэнгүй. Ирэх биш хэдэн сар ханилж суусан болохоор талигаачийг тэр чигт нь орхих нь арайч хаашаа юм. Тэгээд авсны тагийг хамхам хаасан болоод дээрээс нь бяцарч бутарсан цементнээс хүрдстэн хаях гэсэн боловч нуруунаас нь хүй торгиж гарн салгалаад ёр болж өгсөнгүй. За яах вэ? Маргааш өглөө ирээд авсыг цементээр битүүлчихье гэсэн бодол түүний толгойд зурс хийж айдас хургасан түнэр харанхуй дах ухирын газраас бушуухан зүгтхийн төгс боллоо. Тэгээд хурц жоотууга тэр чигт нь орхиод богцоо шуурч аваад умхумгийн тэндээс зүгтхан тэр. Хэдий хэмжээний газар туулсныг бүү мэд нэг л мэдхэд гэртээ ирсэн байв. Гар нүрээ угаах гэснээ болоод пишэндээ хідэн мод хийж хажууд нь суугаад богцоо задлаа. Тэгээд сарвуунаас бүгжийг салгах гэтэл бас л болж өгсөнгүй. Харин бугуувчийг тун ядах юмгүй салгачав. Пимбич хөлдсөн сарвуунуудыг халуун пишэн дээр тавьж гисгэхээр шийдэн хідэн мод нэмж хийтэл галт үрэлцэн асаж эхлэв. Төдөөдөлгүй махны хярвас үнэртэж бүгчнүүд хуруунаасаа мултарч унав. Бүгчч яах вэ? Чагнаад орж явах боллоо. Харин умааж түлэгдсэн сарвуунуудыг тэр яах эсхийг мэдэхгүй хэсэг тэнэглэцв. Тэгээд түүнийг авч хог дээр хаях гэснийг гинэт болоод пишэндээ хийгээд шатаачихв. Энэд шөнийн 3 цаг болж байсан бөгөөд тэрбээр унтах гэсэн боловч нойр нь юур хурж өгөхгүй сэтгэлд нь элдв янзын бодогдно. Энэхүү тэр арай ядан өөр цайлгаад бугуувч бүгжнүүдээ аваад гарч одлоо. Өглөөний 9 цаг ихэд бараан зах дээр очиж бугуувч бүгжнүүдээ хямдхан үнээр бөөндөөд юуны түрүүнд нэг шил арх авч дотроо засав. Чагнаад орж эхнэрийнхээ тонсон мөнгөөр ердөөл 7 хоног архиджээ. Энэ хугацаанд эхнэрийнхээ шарлыг цементээр дарж түлэх санаа түүнд ёор төрсөнгүй. Тэгээд нэг өдөр дасал болсон навтгар байшиндаа ирж хоног төрүүлэхэр шийдчихэлтэй. Энэ цагаас хойш түүний навтгар байшинд шөнийн цагаар 3 хуруутай өрөөсөн гараггүй нүцгэн хүүхэн тэнүүчлэх боллоо. Энэ хүүхэн чагнаад оржиг унтаж байх үед хажууд нь зогсож үүр цайлгана. Тэгээд дөнгөж үүр цаймагц алга болно. Гэвч согтуу чагнаа үүнийг даанч мэдэхгүй нам унтана. Нэг шүн чагнаад орж босч шээхээр гэрлээ асаатал пишингийн хажуудныг нүцгэн хүүхэн буруу хараад сууж байхын тэр. Түүний өстэй толгой өрөвсгийж бушуухан гэрлээ амтраасан. Зүрхэн төг цохилж хүнжилтөө шургаж хөвтээд би яриа хийм хараагүй байгаа та. Эсвэл энэ хүүхэн ханцран болж таарав гэж өөртөө шивнээд зориглон байж дахиад гэрлээ асаатал мөнөөх хүүхэн мөн л буруу хараа сууж байв. Чагнаад орж гэрлээ унтраагаад хүнчлөө бушуухан толгой дээгүүрээ нөмрлөө. Золтой л үнгэлцэг нь хагарчихсангүй. Тэгээд амандаа майн мигзэм зогсоо зайгүй шивнэг хэсэг хөвтөв. Ганцүрэнгийн сүнс тастуусан хуруунуудаа авахар ирсэн гэдгийг тэр бүрт хүрхэн мэдэрч байлаа. Уг нь бодит хүн биш хий юм шүү дээ. Үүнээс айгаад байхдаа ч яах вэ гэж тэр өөрийгөө зоригжуулв. Гисэх хитэж хүнжлнөөсөө толгоогоо цухуулгаж сүрхэлсэнгүй. Хамаг биеийн дагчтал чичирч ирүү аман татах шиг болов. Үүний хажуугаар шээс нь хурж давсаг нь хагарчих шахам зовоно. Хүнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд гарч зүгтэж болох боловч яг зам дээр нь мөнөх хүүхэн сууж байдаг. Гэрэл асаахаар харагддаг. Харанхуй болохоор яадгийн бол гэж чагнаад орж бодоод гэрлээ асаалгүй хүнжлөөсөө толгоогоо цухуулахтал цонхоор тусах сарны гэрэлд мөнөөх хүүхний нүцгэн бие мөн л харагдав.
Бүүцэгт би одоо яадаг билээ гэж тэр амандаа гүйтнэ. Биеийнхэн чичрээ арилгахгүй улам бүр нэмэгтийн хэрээр доодох хэрэгтний мэдрэмжээ алдаж тэр орондоо шиглээ. Ирүү аман дагчтал чичирсээр байгаад сүүлдээ бүр мэдээгээ алдаж амнаас нь харш ус аяанда гоочно. Ингэж тарчлан гэж байх уу та. Гэвч хуруугаа тастуусан хүүхний сүнс үүнээс илүү тарчилж байгааг тэр яахан эс мэдэх вүлээ. Уг нь түүний хуруунууд пишнэл байх учиртай. Тийм ч учраас тэр пишингийн хажуунаас салахгүй байв. Энэ үед чагнаад орж өөрийгөө харааж зүгхэн хар толгоороо шаахан олгүй байлаа. Түчөрт гүй ятаад би шарлыг нь цементээр дарчихгүй дээ. Хуруунуудыг нь хог дээр хайчихдаггүй. Тэгсэн бол энэ сүнс хогон дээгүүр эргэлдэж байхгүй юу? Тэгтэл би гал голомтой өгсөн хүний хүүрээр буцарлаж байдаг. Ёстой нэг дүүрч гэсэн тэнийг толгой гэж тэр өөрийгөө зүгнэ. Тэгээд өчүүхэн зориг гаргаж гараа орон доогуур явуулснаа гутлаа шүүрч аваад пишингийн зүг хүчтэй нарахгүй чулуудав. Гутал мөнөө хүүхний биеэр нэвтрээд цаад хананд нь очоод тас буулаа. Үүнийг харсан чагнаад орж өгсөн хойно биегүй хоосон л юм байна штий. Ямар ч гэсэн намайг бахалзуурдаад авахгүй л юм байна. Ер нь гэрлээ хасааж хувцлаад энэ байшингаас бушуухан зайлъя гэж шийдээд гэрлээ хасаатал мөнөө хүүхэн яг өөдөөс нь хараад суучихсан байв. Тэгэхдээ бүр баруун талын сарвуугүй мухар гараа өргөөд зүүн талын дастуулаагүй үлдсэн гурван хурууга дээш гоцоолгоод пимбиж хүлдсэн эвгүй муухай царайнда хүүтэн инээмсэглэл тодруулаад хуруу алив гэх шиг болсон байна. Ийм дөр зураг харсан чагнаад орчин ухаан балартан газар тунлаа. Харин ч зүрхний клап нь хаагдчихаагүй нэг юм. Тэр өглөөний 9 цагийн үед сэргсэн бөгөөд урд шөнийн айдаснасаа болоод царай зүсэн цонх хийж хамаг бие нь сүлдсэн байна. Пишингийн хажууд эхнэрийнхэн сүнс байгаагүйд баг зэрэг сэтгэл нь тавирч за одоо л энэ чөтгөр шүглсэн муу байшингаас зайлъя гэж шивнэн хамхам хувцас өмсөд гарч одлоо. Тэрбээр энэ байшинд дахиж ирсэнгүй. Гэвч мөнөөх сүнс шөнийн цагаар хаа явсан газар нь дагсаар л байв. Нэг өдөр тэрбээр сүнснээс өөрт салахын тулд овоо ухаалаг шийдвэр гаргасан. Ганданд очиж ном уншуулад навтгар байшиндаа ирж пишингээсээ дутуу шатсан сарвуунуудыг цаасанд боож аваад эхнэрийнхээ шарил дээр очижээ. Тэгээд сарвуунуудыг авсанд нь буцааж игээд дээрээс нь цементээр битүүлж санаа намрав. Энэ цагаас хойш эхнэрийнхэн сүнс түүний нүдэнд дахиж үзэгдсэнгүй. Амрагийн захидал аминд хүрв. Тээврийн жолооч хүн гэрийн бараа харах нь ховор. Зам муу учир хол явхад элдв саатлаас олж уурч удна. Улирлын чанартай үе компанид ажил өрнөн. Өвөл өөс хадлан тээвэрлэх, хавар тариалалт, намар ургац хураалт гээд олон ажил өрнөн. Тэр дотроо ой модны 1-р баазын жолооч нар мод татах гээд бүрч удаанаар явна. Гэр бүл үр хүүхэд нүүнд нь бүрч дасж орхино. Гэхдээ л жолооч хүний эхнэрүүд нь нөхрийнхөө машины дууг андахгүй. Олон машины дундаас нөхрийнхөө машины дууг андахгүй таньж шүн дунд ч гэсэн босож цайгаа зэхнэ. Жолооч нар тэдний авгаа хүүхдүүд амьдрал, ажлын ирээн бараа, учрал, хагцал, өвчин зовлон гээд тойрч гардаггүй, дайрч гардаг жам ёс бий. Ой 1-р баазын тэр хүний жолооч гасанг эхнэр янжнан заа зураар хоолойг нь огтолж хөнөөсөн байна. Энэ хэргийг дамдан мөрдөв. Хэргийн газар дуудлагаар очиход нөхөр нь дотор хувцастай цусаа цувуулан гэрээсээ гарчгүйгээд төрүүлгээ харамсан байв. Хүн амны хэрэг гарч нөхөр нь ингэж өгсөнд дамдан онцгой анхаарч ажиллажээ. Нөхөр нь олон сараар хөдөө явдаг учраас эхнэр нөхрийн хооронд хардах сэрдэх явдлаас үүдэлтэй ийм хэрэг гардагч хол яваад ирсэн нөхрөө эхнэр нь шууд алах гэдэг ямар нэгэн нууцыг агуулж байлаа.
Цэнхэр даашинстай бүсгүй уйлан сууж байв. Тэгээд би хартаад хоолойг нь огтлчихсан гэж тэр шууд хэлв. Хэрэг ил цагаан гимтэн ч үннээ шууд хүлээсэн нь цаанаа ямар нэг ноцтой юм нууж байх шиг. Эрүүгийн ертөнцид ийм юм зөндөө байдаг санагдаад байв. Химжиж үзвэл орноосоо 7 м гүгээд газар дунсан байна. Орд ирэн цустай хүүтэн зэвсэг болсон модон иштэй заазуур орны өмнө хөвтөж байв. Үзэлгээр орны өмнөөс эрэгтэй хүний слава бугуун цаг олдов. Цогцсонд бас цаг байв. Гимтэн бүсгүй цагтаагаа сууж байлаа. Үзэлгээр өөр ноцтой биш боловч сэжиглэх зүйл олцсонгүй. Бүсгүй тэр даруй ганц худагт орж хэргийн газрыг хамгаалтанд ав. Дамдан сул бугуун цагийн эзэнг сэжиглэж байв. Цаган дээр хурууныхээ байсан нь хохирогчих биш болов. Эхнэр нь нөхцөн эртэйгээ байхад нь нөхөр нь холын замаас гинэт ирж хэрүүл болж. Нөхцөн ир хоолойг нь огтлоо зүгтахад хохирогч хөөж аваад унж. Эхнэр нь мэдээж нөхцөн нууц янгаа хэлэхгүй бүхнийг өөртөө хүлээж байна. Ийм явдал гэмт хийхээ ертөнцид зөндөл байдаг аж. Дамдан маргааш өглөө янжинга ганц худагт очиж байцаав. Гэмт хэрэг үйлдсэндээ харамссан бүсгүй нус нулимсаа асгаруулan ахаад л босон явдлыг ярив. Энэ цаг хинийх вэ гэхэд мэдэхгүй гэж шууд хэлж. Эсвэл танаа нөхрийн авч явсан цаг уу гэхэд эхлээд мэдэхгүй гэж байснаа сүултээ тийм гэхэн сэжиг дөрвөлв. Та юунаас болж ийм хэрэг үлдэг гэвэл туггүй л уйлаад байв. Энэ гэр бүлд ямар нэгэн нууц буйг хашир мөрдөн байцаагч төвөхгүй хэн ойлгов. Яагаад нөхрөө хөнөө гэдэг асуултыг дамдан хэдийдээ удаа тавихад тэр юу ч хэлж чадахгүй байгаа нь бас л сэжигтэй байв. Гэвч тэр удалгүй үнэнээ хэлв. Нөхрийнхөө хувцсыг угааж адил цамцных нь халааснаас танихгүй бүсгийн хайрын загтлыг осон юм байж. Юу л байгаа ажтэй гэж бодоод янжин унштал эхний үгнээс нь л янаг амархийн халуугаар бичигдсэн загтал байлаа. Хайрт минь чамайг санан мөрөөдөж явна. Чиний машиныг харахаар нэг л сайхан санагдах юм. Бүгээд очмоор байсан ч нөхрөөс айгаад яаж чадсангүй. Чи тэнд удтал зогсож байсан нь намайгаа хүлээж байсан байх. Би дэлгүүр орох нэрээдлэр чамтайгаа уулзахаар машины чи хажуугаар 2 удаа өнгөрсөн. Гэхдээ чи минь байхгүй байлаа. Миний ойж өгсөн жижиг хөшиг бүхээгний чин арын жижиг цонхонд хатсаарагдж байна лээ. Чи минь хурдан буцаж ирээрээ. Чамайг харуулцаар байтал өдөр хоног өнгөрөхгүй юм. Одоо ирэхэд чинь би тахаж явна шүү. Тэр жил бид хоёр мөн ч сайхан явж үлээ. Хоёулаа ханилж сайхан амьдрахсан. Чи минь оройхон сансрын хойгоор явхад би далд ортолчин харуулцсан шүү. Цэцэг гэжээ. Загтал дээр онсаар байсангүй. Янжин дахин уншлаа. Энэ үед нөхөр нь орон дээрээ дээш хараа унтж байв. Энэ ингэж завхаарч явдгийн би. Бүр ханилт суухаар болж дээ. Би нүүсэн гэрийн буур шиг хаягдах нэ. Даанч сүүлийн үед гэртээ дөнгөж ирээд яваад өгдөг байсан чинь. Тэр явдалтай хүүхэн рүүгээ очиж орхиндог байжээ гэж ботхоос ууран дүүрс хийж ширээн дээр байсан хурц заазуураа аван нөхрийнхөө хоолойг огтлсон гэв. Нөгөө захиагаач үзүүлв. Загтлыг аваад харавал цэнхэр бэхээр хичээн гүйлэн битсэн байна. 2 газар нь бэхэн нөөж халтардсан нь нулимс бололтой. Тэр заазуур хинийх юм гэхэд манай нөхөр аянаас ирээд л тэр дорой хутга заазуураа хурцлж өгдөг юм. Би тэгэхэд хоолой хийхээр бэлтгэж байсан юм. Чи цэцэг гэдэг хүүхнийг таних уу? Үгүй, танихгүй. Энэ захиаг танаа нөхөрт битсэн их нотлохоо байна уу? Үгүй, түүний халааснаас л гарч ирсэн юм. Загталд хохирогчийн нэр байсангүй.
Цэцэг гэхээс өөр хаягч байсангүй. Тэгэхээр заавал 3 дахь хүн байж байгаа. Тэр хүн бол цагны эзэн. Энэ хүүхэн худлаа ярьж байж магадгүй. Эсвэл энэ загталж зохиомл зүйл байж болно. Ингээд амьдан хашаан дэрж машины бүхээгний ард хатсан жижиг бор цогор хөшгийг тайлж авав. Захад нь угалз, голд нь давхар үлзий хатгаж. Ихэд хичээн гүлээ уралсан байв. Дамдан маргааш нь тэр жижиг хөшгийг янжинд үзүүлж энэ хөшгийг хэн ойсон юм гэж асуувал миний ойсон хөшиг байна. Би анх шин тэрэг авахт нь ойж өгсөн юм. Загталд байгаа хөшиг хаана вэ? Чи харсан юм уу? Үгүй, мэдэхгүй. Эсвэл бүхээгт нь байсан юм уу? Үгүй, би хараагүй. Бодвол хээр явахтаа тэр хөшгийг хийгээд гэртээ эрэхтээ энийг хийдэг үз. Та нөхрөө үндэслэхгүй хардаж сэрдэж хөнөөс юм биш үү? Арай л түрэгдсэн байна да. Гэхэд бүсгүй саял аимшигт бодолд автан чимээгүй хуйлав. Энэ цагийг та мэдмээр юм да. Би ястаа мэдэхгүй. Бодвол өнөө хүүхнийх л цаг байлгүй. Эн чин эрэгтэй цаг байна шүү дээ. Эрэгтэй хүнд эрэгтэй цаг дурсах нь үсттэй. Тэр явдалтай хүүхнийхэн дурсгасан цаг гэж би мэдэж байна. Гэхэд танад ямар эрэгтэй хүмүүс ирдэг вэ? Уучлаарай, та өөр эрэгтэй найзтай юу? Өөрөөр хэлбэл нөхцсөн эрэгтэй юу л гэж асууж байгаа юм л та. Гэв. Тэгэхэд бүсгүй. Та чи юугаа хариад байгаа юм бэ? Би тийм юм сонсгооч дургүй үрдэг гэж хариулсан байна. Дамдан цэцэг гэдэг хүүхний ярилд хатав. Машиныг сансрын араар явчихыг харсан байдаг. Дэлгүүр явахдаа машины директор гарсан байдаг. Цэцэг гэр хороололд байж болох юм. Ингээд сургалж үзтэл тэр хаваар цэцэг нэртэй 12 бүсгүй байгаа нь тогтоогдов. Бүгдтэй нэхнээс нь уулзлаа. Бүсгүйчүүд бүгд 25-аас 45 насныхан байлаа. Тэдний гарын үсгийг ч судалгаагаар авч шинжилж үзв. Нэг нь ч таарсангүй. Харин цэцэг дээр нэртэй нэг бүсгүй буйг сүулт нь олж авбал тэр мөн байлаа. Шинжилгээгээр загтлыг тэр бүсгүй битсэн тогтоогдов. Дамдан хавтас тэрэгт авагдсан загтлыг түүнд дэлгэн харуулж "Энэ таны битсэн загтал мөн үү?" гэвэл бүсгүй харснаа нүүр нь улааж доошо харснаа "Та энийг хаанаас олж авав?" гэв. "Та үүнийг хэнд битсэн юм бэ те?" Гэхэд "Танд тэр хамаагүй бидтэй." "Хамаатай. Тэр хүн одоо хаана вэ?" "Хэн?" "Таны загтал битсэн хүн." "Хөдөөнөөс өнөөдөр ирнэ" гэж бүсгүй хариулав. Дамдан ийм юм хэлэн чиний санаагүй байсан тул гайхаж орхив. Бүсгүй түүнийг гайхахыг ажаад "Та яагаад үүнийг ингэж гайхаад байгаа юм бэ?" хэмээн гинэн цайлахнаар асуув. "Гайхсан юм алга. Тэр хүнийг хэн гэдэг юм?" гэвэл "Би хэлмээргүй байна." "Яагаад?" "Яах вэ? Энэ бол бидний нууц гэхүү дээ." "Тэгвэл энэ загтлыг та хэн гэдэг хүнээр хизээ явуулсан юм бэ те?" Гэхэд "Гасан гэдэг жолоочоор сарын өмнө явуулсан. Манай тэр хүн өөр газар ажиллаж байгаад зурж ирээд ботсон л та. Одоо болтол захиагаа аваагүй байхаа. Би хүн амтан үзэхвэ гэж ихэ айдаг юм." "Та гасанд битсэн юм биш үү?" "Гүй яалаа гэж." "Тэгвэл гасангийн авгааг таних уу?" Гэхэд танихгүй совилогч хүүхэн биэл гэж дуусан юм байна. Энэ загтлаас ч болж ноцтой хэрэг гарсан. Та тэр тухай сонссон уу?" "Үгүй." "Гасангийн тухай сонссон уу?" "Үгүй. Яг юу болсон юм бэ? Осол гаргаа юу?" Тэрнээс ч 7 дор энэ загтлаас болж эхнэр нь түүнийг хөнөөсөн гэж дамдан пал хийтэл хэлв. Инхэнч зүв байлаа. "Худлаа байлгүй дээ. Арайч дээ." "Та гас нь л битсэн байна. Үүнийг нуухад яах вэ? Хүний гэр бүл хүмүүсийн хэрэгт холбогдох нь байна шүү." Гэхэд цэцэг дуугүй болж айж сурцсан царай харуулж хэсэгхэн чимээгүй болж санаа алдснаа уйлав. Уйлж дуусхийг нь хүлээх гэвэл зөндөө одох тул дамдан
За, та энэ загтлыг хүнд бичсэний нууж байна. Хэлэлтэй гэж тулгав. Үгүй би Жандсан гэдэг жолооч найзтай бичсэн юм. Та түүнээс асуугаарай л да. Өчигдөр ирсэн. Миний загтлуудыг хадгалдаг юм гэж хариулав. Галсангийн эхнэр өөр хүнтэй явуулдаг хэсэг талаар танд мэдэх юм байна уу гэж асуув. Үгүй би юу ч мэдэхгүй гэж хариулав. Ингэж хүний загтлаас болж янж нөхрөө мунхаглан хөнөөсөн байна. Энэ загтал өөр хүнийх болох нь тогтоогдож. Өөр газар ажилласан нөхөртөө өгөх захиаг Галсан өөртөө хадгалсаар явсан юм байж. Дамдан цагны эзэнг тогтоох гэж их л хөөцөлдлөө. Галсан аянаас буцаж ирэхэд нь гэрт нь гатны хүн байгааг тогтоолоо. Хүн амны хэрэг өрдөө хийх хардлагаас болсон байв. Сарын дараа цагийг нэг баригадын жолооч хөдөөнөөс Галсанд өгч засуулаад ирээ гэж явуулсан гэдгийг тогтоов. Ингэж л тодорхой бус хаяггүй загтлаас болж нэгэн жолооч амнасаа алдаж гэргийн торны цаана суухаар болсон юм. За энд хүрээд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөе. Хамтдаа байсан бүх сонсогчдод баярлалаа. Дараагийн дугаараар эргэн баяртайгаар уулзцгаая.